Америкт төгсөгчдийн холбоо үзүүлж байна. Мэргэжлээ зөв эсвэл буруу сонгуул. Мэдээж чи маш сайн эргэцүүлж байж л зөв сонголт хийн. Харин чи хинэггүй зан гаргаж эсвэл мэдэхгүйгээсээ болоод буруу сонголт хийвэл яах вэ? Чи ангийнхаа найзуудаас холбооргүй санагдаад хамтдаа нэг сургуульд орохын тулд ямар ч бодлогүйгээр нэг мэргэжил сонгочихжээ гэж бодъё. Чиний найзууд бүгд өөрсдийн сонирхсан чиглэлээ сайн бодож байж сургуульд орсон болохоор хичээлдээ дуртай шандан суралцдаг. Харин чи өглөө нойрмоглон босож хичээлдээ дуртай дургүй очиж 4 жилийг арай ядан ардаа үлдээжээ. Дараа нь ажилд орох гэтэл чиний дүн чинь гайхгүй. Дээрээс нь хичээлээ багт автдаг байсан болохоор мэргэжлийн хичээлээ ч сандаггүй. Азан таарч нэг ажилд ортол бас ажилдаа дургүй ямар ч идэвхгүй. Өдрийн 8 цаг өнгөрчихгүй. Ажлын 5 өдрийг яаж барнаа гэж бодохоор үстэй толгоч нь харцсан. Харин хамт ажилладаг хүмүүс чинь ажилдаа инээж орж ирээд юу 8 цагийг өнгөрөх гэж ятгах биш. Зарим нь бүр хийх ажил мөн ч их байтал ажлын цаг дуусчих юм гэж үгэлхэн таарна. Хамтдаа сургууль төгссөн найз чинь ажилдаа сайн болохын тулд их сургууль сурч байсаасаа илүү чармаж баг өдөр бүр шинийг сурч мэдэж байх юм. Ажилдаа дуртай хүмүүсийн хувийн амьдрал нь хүртэл тэгшгэн сайхан байх шиг санагдаад явчихна. Зарим нь магистрийн зэрэгээ аваад тушаал дэвшин бүрч амжилттай ажиллаад эхэлнэ. Чи хэсэг сэтгэлээр унаж гутарч байгаад өөрийнхөө сонирхлыг хөөж сургуулийг нь төгсөөгүйч ажиллаад үзье гэж азаа сорихоор ажиллаа солино. Аз таруул чи дуртай ажилд орно. Үгүй бол чи цалингийн төлөө ажиллаас ажилд амжина. Чамайг айлгах гэж ийм түүх зохиож байгаа хэрэг биш юм шүү. Судалгаанаас харахад өнөөдрийн байдлаар мэргэжлээ буруу сонгосноос болж оюутнуудын 30% одоо сурч байгаа мэргэжилтэд сэтгэл хангалуун бус байдаг байна. Харин их сургууль төгссөний дараа нийт төгсөгчдийн 70% нь мэргэжлээрээ огт ажилдаггүй. Хэрэв хүн болгон өөртөө цаг зарцуулж мэргэжил сонгохдоо нухацтай ханддаг байсан бол огт өөр дур зураг харагдах байсан. Ямар ч байсан чамайг энэ алдааг битгий давтаарай гэж хүсэж байна. Тэгэхээр мэргэжлээ буруу сонгуул үнэтэй цагийг дэмий өнгөрөөнө. Хайрын цаг гэж халагдаж байгаа ах эгч нарыг сонсон бол тэдний алдааг битгий давтав. Мөнгөө үр ашиггүй зүйл дүүрнэ. Чиний сургалтын төлбөр бусад зардалт чинь зориулж өгсөн аав ээжийнхаа хөсөө туслуулан байж олсон цалинг нь гарынхан салаагаараа урсгалаа л гэсэн үг. Дургуйд хүчгүй гэж үг сонсноо хийж байгаа зүйлдээ сонирхолгүй хүний гараас шинэлэг чанартай сэтгэл шингэсэн зүйл гарах нь ховор. Эцэст нь чи өөртөө итгэлгүй болж сэтгэлээр ундаг. Тэр үед бүх зүйл бүрч хэцүү бүтлгүй санагдана шүү. Тэгээд цааш нь бодохоор хувийн амьдрал орчин тойрныхондоо их орондоо юуж бүтээж чадахгүй гэж бодохоор дотор чинь хоосон өргөд л явчихна. Харин чи мэргэжлээ зөв сонгосон бол яах байсан бол түрүүний ярьсан уйдгартай хар бараан бүхэн бүгд эсэргээрээ иргэн. Сурч байхдаа эсвэл ажил дээрээ чи мэдээж бэрхшээлтэй тулгарна. Хэрвээ чи дуртай мэргэжлээ сонгосон бол чи бэрхшээлийг зовлон гэж харахгүй. Харин ч юм сурч өөрийгөө хөгжүүлэх боломж гэж харна. Ингэж чадвал чи аз жаргалтай, өөртөө итгэлтэй, бүрэн дүүрэн, найз нөхөд гэр бүлийнхэндээ бахархал нь болж чадна. Дараагийн ангид хүсэл сонирхлоо хэрхэн тодорхойлох вэ?